Оройн хүргийн эрхэм үзэгчдээ Улсын хурлын тамгын газрын хэвлэл мэдээлэл олон нийтэд харилцах хэлцээс бэлтгэн хүргэдэг Улсын хурлын гишүүнтэй ярилцах нэвтрүүлгийн шинэ дугаар эхэлж байна. Манай өнөөдрийн зочноор Улсын хурлын гишүүн Ганбаатар өргөдөн оролцож байна. Танд энэ өрөө мэндийг хүргэе. Улсын хурлын гишүүн Ганбаатар 1988 онд Баянхонгор аймгийн 10 жилийн дунд сургууль төгссөн. 1997-оос 2000 онд Английн Сала Генерал банкнд дадлагын менежер, 2001-ээс 2002 онд Хаан банкнд тусгай активын газрын захирал, 2002-оос 2003 онд санхүү эдийн засгийн дээд сургууль багш, 2003-оос 2005 онд удирдлагын активын багш, 2005-аас 2007 онд эрх шинжилгээ хөтөлбөрийн тэргүүн, 2006-аас 2008 онд үндэсний соёлын хөтөлбөрийн тэргүүн, 2007-оос 2011 онд боловсрол соёл шинжилгээ ухааны үйлдвэрч нийтлэлийн холбооны дарга, 2007 оноос Монголын үйлдвэрч нийтлэлийн холбооны ерөнхийлөгч, 2012 оны Улсын хурлын ээлжид сонгуулиар Улсын хурлын гишүүнээр сонгогдсон ажиллаж байна. Улсын хурлын өргөдлийн байнгын хорооны ажлын хэсэг Дорн Говьсөнбөрийн аймагуудад өнгөрсөн 7 хоногт ажиллаад ирсэн. Тэгэхээр гол зорилго бол нөгөө байгаль орчны хууль тогтоомжууд ер нь хэрхэн мөрдөгдөж байна гэсэн энэ байгаль орчны хууль тогтоомжуудыг хэрэгжилтэд танилцахаар газар дээр нь танилцахаар явсан байгаа. Ер нь хөдөө орон нутагт харж байхад энэ байгаль орчны хууль тогтоомжууд ер нь улсын хурлаас батлсан энэ чиглэлийн хууль тогтоомжууд хэрхэн мөрдөгдөж байна. Өнгөрсөн 24-5 жилийн хугацаанд зах зээлийн эзэн шилжээд парламент улсын хурал байгуулагдсанаас хойш хууль батлаад байдаг. Хуулийг батлаад, янз бүрээр батлаад байдаг. Энэ хууль хэрэгжиж байна уу? Газар дээр нуглаа гарч байна уу? Энэ хууль ард түмний төлөө дундаас нь хэрэгжүүлж байгаа дарганаар нуглаа гаргаж өөрсдөө ашигтайгаар одоо зохицуулт хийж байна уу? Хуулийн хэрэгжлтийн хяналт гэдэг энэ үндсэн ажлууд улсын хурал зарчмын хувьд хайсан. Ингээд Бурмаа гишүүнээр ахлуулаад, даргалуулаад өргөдлийн байнгын хороо гэдгийг бий болгосон энэ парламентын нэг шинэ онцлог. Иргэдэд хууль хэрэгжихгүй байгаа. Иргэдэд тэр хууль өөрөө хэрэгжээд бас тэр хүмүүсийн эрх ашиг зөрчөөд байгаа бол иргэд гомдол гаргаж тэр хуулийн хэрэгжилтэнд хяналт тавьдаг, хэрэгжүүлэлтийн одоо зохион байгуулдаг ийм өргөдлийн байнгын хороо байгуулснараа одоо би энэ өргөдлийн байнгын хороонд ажиллаж байгаа. Ингээд цагаан дэлхийн Дорногов аймгийн хөвсгөл сумын цагаан дэлхийн агуулгын талаар Дорногов аймгийн нэлээд олон газруудын талаар иргэд маань гомдол гаргаж ирсэн. Ингээд энэ гомдлын дагуу одоо ажлын хэсэг байгуулад ажлын хэсэг ахлагчаар би ажилласан. Очоод хөвсгөл сумын ард иргэдтэйгээ уулзлаа. Ажиллаж байгаа тохт бол яг хөө би иргэний нийгэмд байхад зөндөө олон газар очиж усаа хамгаалж тэмцдэг байсан. Ард иргэд маань намайг бараг одоо ард түмний хайртай хөө одоо тийм баатаршил одоо хүлээж авч намайг баярлуулдаг байсан. Тэгээд Дорногов аймагт очсон зарим нь их сэтгэл өндөр байсан. Зарим эртэн мянгатан ялангуяа тэр байгаль орчны хариуцдаг улсууд бол ер нь исэл хүнд хүлээж авчих шиг байна. Сомдууд дээр бол зарим нь боломжийн зарим нь хэцүү. Энэ утгаар юу гэж хэлэх вэ гэвэл уур ухаан компаниудын карманд орсон дарга цэрэг мянгатангууд Монгол оронд ямар их болчихоо те. Ингээд тэр иргэнийхээ одоо тавьсан гомдлын тоо бид очиж шалгалт хийгээд цагаан дэлхийн агуу юу болсон бэ гэвэл орон нутгийн хөвсгөө хамгаалсан 116 гарсан байна. Манай хөвсгөл сумын засаг дарга Ганбаатар авсан байсан. Иргэдийн хурлын дарга одоо туулах гэсэн одоо нэлээд хэдэн арга хэмжээний бас алан байна. Аймгийн зарим нэг удирдлагуудын зүгээс энэ дээр ерөөсөө олигтой ажиллаагүй тэмцэл харагдсан. Ингээд цагаан дэлгой дээр нөхөн сэргэлт ерөөсөө хийдэг ба. Тэр одоо олон километр үргэлжлэх магадлалтай. Одоогийн байдлаар бол 1.5 км байв да. Ийм үргэлжилж байгаа тэр түүхийн дурсгалт тэр агууг хамгаалах тал дээр олигтой арга хэмжээ аваагүй аман дээр нь дэлбэлсэн байсан. Ингээд энийг дэлбэлсэн хүн гэхэд бүгдээрээ мэддэг. Тэр иргэнийг шүүхтээр нэхэмсээд хойноос нь хөөцөлддөг тийм эргэтэн мянгатан сумын засаг дарга, иргэдийн хурлын дарга тэр одоо аймгийн удирдлагуудаас ийм хүн байгаа. Ингээд энэ талаар хөөцөлдөө ямар ачаагүй юм бэ? Үр хооч үе маань дараа үе маань залбирах, шүтэх, дурсах газаргүй болох нь шүү дээ. Бүгдийн онгоос харан нүх үлдээх нэ. Гэж болохгүй гэдгийг л хэллээ. Тэгээд Дорногов аймагт бол Чандман уул гэдэг хаан хатан нэртэй хостой сайхан хайрхан байсан. Энэ Чандман уул өнөөдөр одоо хос тагтахтай уулын нэгийг нь тусгай хамгаалтанд авсан нөгөөх юм бүр 50 тууч гарчсан. Тэгээд тусгай хамгаалтанд авсан
газрын нөгөө чандмын нэг одоо үндсэндээ тэр нэг орон хэсгийг л ард иргэд маань гооз голчиж авсан. Ингэж бид дээрлэхүүж болохгүй. Шүтэн болсон газар уулаа бид бас үр хавцтай үлдээн л та. Хэдэн төгрөгтэй болоод энэ улсаас бид нүүх гэж байгаа биш шүү дээ. Энэ тал дээр байгаль орчны хамгаалах тухай хуулийн зүйн заалтуудыг ард иргэд мэддгүй юм байна. Энэ талаар ерөөсөө баримттай арга хэмжээ авдаггүй юм байна. Ялангуяа тэр одоо зарим сондын дарга нар бол тэр би бүр онцгой хэлээ л да Улаанбаатараас бид ингээд очиход бол тэр хөвсгөл соны хутга уул их түүхэнд амгтай л да. Хутга уул байна. Мөн одоо тэр зарим засаг дарга нар бол одоо ингээд алтны менежерүүдийг оруулаад өөрсдөө хууль ёсоор ажиллахгүй. Өөрсдөө хувьдаа ч юм уу хурааж аваад яг ямар журмаар эднийг ажиллаж байгаа гэдгээ нууцж бидэнд хэлэхгүй одоо ч материал нэрэг байгаа. Ийм байдлаар хууль зөрчиж байгаа зарим нэг орон нутгийн удирдлагуудын болохгүй зүйлүүдээр бид засгийн газарт үүрэг өгнө. Энийг улсын хамгаалтанд аваа. Энэ байгаль орчин дурсгалт газрыг улсын хамгаалтанд ав. Зарим тэр холбогдох тэр эртэн байгууллагууд хариуцлага тооцох талаар бид уулзсан. Аман одоо ашиг нөхцөлийн газар болон байгаль орчны яамтай бид одоо ойрын үед уулзаж энэ талаар дөрвөлтэй арга хэмжээ аваа. Энэ ганцхан орны Монгол орны ихэнх сондуудад ийм амнаа бодсон тэр нэг зарим нэг эртэн амьтан байгаль орчны сүйдэж өөрийнхөө хувьдаа карманда мөнгө хийж одоо уулын компанитай нийлж байгаа тийм тохиолдол байгаа.